ашиг гэсэн илтгэл мэдээллийг та бүхэнд танилцуулах болно. За илгэлээ гаргач тий. Энд чинь ингэж гүөхлөө. За юуны өмнө та бүхэнд бас төвчээртэй энэ хөрөнгө оруулалтын чуулганыг бас сонсож байгаа талархал илэрхийлье. За сая бас хэллээ. Баян онгорчууд ямар ч гэсэн суур дид үтс болох эрчим хүчний асуудал дээр нэлээд том ахиц гарах нэ. Тэгээд энэ ажлуудыг өргөжүүлж байгаа Баян онгор аймгийн гаралтай одоо төр засгийн зүтгэлтнүүдээ бас нийт баян онгорчуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. За мэдээж эрчим хүч гэдэг бол суур асуудал. За нөгөө талдаа энэ үйлдвэрлэл ер нь Баян онгор аймгийн хөгжлийн загварын талаар би одоо хувь эдийн засгч хүнийхээ хувьд та бүхэнд маш товчхон санал санаачлага илэрхийлж дээрээс нь хүнсний өсгөлт эрдэм модтой холбож Баян онгор аймагт ямар боломж байх вэ гэдэг тал дээр та бүхэнд товчхон танилцуулъя. За түрүүн бол энийг товчхон хүмүүс дурдсан. Гэхдээ ганц хоёрхан зүйлийг сонирхолтой гэж өгдөг та бүхэнд хэлье. За 90,000 хүнтэй 27,000 өрхтөө дундаж наслалд 59 байсан бол 72 болсон байна. Үндсэндээ 30 жилийн хугацаанд 13 жилээр уртсжээ Монгол хүний дундаж нас. Энэ дээр нэг Монгол улсын хувьд ер нь бараг 13 жилээр уртссан байгаа. Нэг товчхон жишээ хэлье. Энэ бол амьдралын чанар дээшлсэний гол одоо жишээ байгаа. Та бүхэн аман уургийн кино мэднэ. Тэрэн дээр сонин өвгөнгээ гардаг. Сонин өвгөн тухайн үед кинон тоглож байхдаа хэдэн настай байсан гэж та бүхэн бодож байна? Зарим нэг одоо санал хэлээч. Дуу унаад явдаг. За дээдийнх нь одоо бас сая орон нутгаар явж байгаад бол 50-60 настай гэж хэлсэн. Тухайн үед сонин өвгөн аман уур кинон тоглож байхдаа 45 настай байсан. Энэ бол одоо 45 настай хүн ямар харагдав та бүхэн бас дотроо төсөөлж болно. Монгол улсын ерөнхий сайд 80 оных баха. Одоо 43 настай. Тэгэхээр ерөнхий сайдтай баг ойролцоо харагдахаар одоогийн 45 настай хүн бол тэгж харагдах. Тэгэхээр энэ бол Монгол улс 30 жилийн хугацаанд ямар хэмжээнд амьдралын чанар дээшлсэн бэ гэдгийг харуулж байгаа гол үзүүлэлт. Баян онгор аймгийн хувьд ч гэсэн одоо яг тэр үзүүлэлтүүд бол явсан. 30 жил бид нар байнга сөрөг байгаагүй, хар бараан байгаагүй, маш олон олд амжилтыг олсон. За эдийн засгийн хувьд ажилгүйдлийн түвшин 6.3% байна. Нийт хүн амынх нь 36% нь ядуу гэсэн ангилд байгаа юм байна. За нийт хөдөлмөр эхлэх боломжтой эдийн засгийн идэвхтэй хүн амынх нь 63% нь л ажил эрхэлж байгаа юм байна. Дундад салинг аваад үзвэл 2000 оны эхэнд 62,000 төгрөг байсан бол одоо нэг сая төгрөг төгч юм те 912,000. Бас чамлахааргүй үзүүлэлт. За эдийн засгийн хэмжээ нийт Монгол улсын эдийн засгийн 1% тэнцдэг юм байна. Баян онгор аймгийн эдийн засаг. За 24 тэрбум төгрөг байсан бол одоо нэг 541 тэрбум төгрөг болсон гэсэн ийм тоо байгаа. Нэг хүнд ногдох ордог буюу ер нь бусад улс орнуудтай харьцуулдаг хамгийн гол үзүүлэлт энэ байдаг. 2000 онд 300,000 төгрөг байсан бол одоо нэг 6 сая төгрөг орчим байгаа юм байна. За түрүүн бас магнит сайдын илтгэл дээр гасан. Зөвхөн зогс дурцахад Баян онгор аймаг хаана юунэ гэж үзэхээр өрсөлдөх чадвараа 17-т байна. Тэгэхээр бид нэр маш их цаашаа боломж эдийн засгаа хөгжлийн загвараа зөв тодорхойлох зайлшгүй шаардлага байна гэдгийг хэлэх гээд байна. За тэгвэл гол үзүүлэлтүүдээр аваад үзвэл эдийн засгийн төрөлжөлтөөс 21 аймгаас 10-т байна. Засаглалаараа 14-т. Нэг хүнд ногд горлогоор 21 онд 21 итгэцсэн байлаа. Гэхдээ энэ ковидын нөлөө байж магадгүй. Та бүхэн бас наантай цаантай дүгнэлтэйгээрээ. А нөгөө талдаа манайх бас хадгаламж ялангуяа говийн сумууд дээр хадгаламж өндөртэй 1.8 юм байлээ. 12 ч гэсэн чинь бизнесийн орчноор одоо бидний өнөөдөр ярих гэдэг асуудал 21 аймгаас 20 байна гэсэн юм үнэлгээ гарсан. Авилгалаар 17-д. За хөдөлмөрийн зах зээл бүтээмжээр нэг харьцангуй бас эхний 10-т ороод явж байгаа. Ер нь энэ дундаас би хувьдаа юу гэж харж байгаа юм гэхээр Баян онгор аймаг нийт 21 аймгийн дунджаас нэг жоохон хойгоор яваад байгаа ийм дүр зураг байна гэж хэлж дүгнэхээр байгаа. За тэгвэл яагаад эдийн засаг бизнес орчноор шайжуулах ёстой юм? Дотор нь ингээд аваад үзэхээр эдийн засгийн салбарууд болон бизнесийн орчин эдийн засгийн хэмжээгээр бас жоохон хойгоор яваад байна. За эдийн засгийн салбаруудаараа 17-д, бизнесийн орчноор 20, эдийн засгаараа 21 тэгээ түрүүний хэлсэн нэг хүнд ногд хорлогоор хэмжихээр ингэж гараад байгаа юм. Тэгэхээр зайлшгүй бид нэр өрсөлдөх чадвараа сайжруулж хүн амынхаа орлого хэмжээг сайжруулах гэвэл өнөөдрийн бизнес форум шиг хөрөнгө оруулалтууд төр хувийн хвшлэн хамтарч ажиллах юм заавал шаардлага байгаа юм байна гэдгийг үндэслэг гаргаж ирэх гэж оролдсон.
За тэгвэл хамгийн бидний анхаарах зүйл бол яаж иргэдэд орлоготой амжиргаатай байх вэ? Улсын дундаж хангаан бүс Баян онгорыг харьцуулъя. 2000 оны эхэнд улсын хувьд нэг хүнд ногдох орлого нэг $400 орчим байсан юм байна. За одоо нэг $5,000 орчим болж байгаа. Баян онгорыг харахаар $275 байсан, одоо $2,000 хүрэхгүй доллар байна. Хангаан бүсээс бага байна. Улсын дундаас бүр бага байна. Энэ бол бидний суурь шалтгаан. Өнөөдрийн бизнес хөрөнгө оруулалтын чуулганыг хийж байгаа. Энийг яаж цаашаа хангаан бүсдийн түвшинд очих вэ? Ядаж. Цаашаад улсын түвшинд очих вэ? Улсах яагаад өндөр вэ гэхээр ихэвчлэн уул уурхайхаас хамааралтай цөөн хэдэн бүс нутгаас хамааралтай учраас нийт хүн амдаа ноогдохоор өндөр гарч байгаа. Баруун аймагуудад хөгжил жоохон сул байгаа аймагуудаар бол ийм дүр зураг харагданаа. Тийм учраас энэ бүсчсэн хөгжил орон нутгийн хөгжил гэдэг нь бол чухал болж байгаа. За тэгвэл ямар эдийн засгийн бүтцтэй юм? Үндсэндээ 50% мал аж ахуй, тэрнийх нь 50% хөдөө аж ахуй, тэрнийх нь 98% дангараа мал аж ахуй. Энэ бол бидний анхаарах ёстой гол салбар. Баян онгорд газар тариалан гэхээс илүүтэй мал аж ахуй бидний суурь юм байна. За аж үйлдвэр нэг 15%-тай, үйлчлэгээ 35%, сүүлийн жилүүдийн барилга дээрээс нь буудлууд ашиглалтанд ороод үйлчлэгийн салбар жоохон тэлж байгаа байх. Гэхдээ л бидний суурь, дийлэнх хүн ам маань энэ 50 дотор ногоон дотор ажиллаж байна. Ийшэл бид нар анхаарах хэрэгтэй цаашдаа. За ямар салбарууд түлхүү хөгжөөд байгаа ингээ харахаар 2015 оны түвшинтэй харьцуулахаар уул уурхай 18 онд жоох өсөлттэй байсан харагдаад байна. Нөгөө талд барилгын салбар 20-с 22 онд түлхүү өсөлттэй байсан байна. Гэтэл бидний хамгийн анхаарах ёстой ажлын байр ихээр шингээдэг, орлого багтаа хүмүүс ихээр ажилтдаг салбарууд маань төдийлөн сайн өсч чадахгүй. Ялангуяа мал аж ахуй, хөдөө аж ахуй. Энийг бид нар зайлшгүй анхаарах ёстой байна гэж. За тэгвэл хөдөө аж ахуйн салбар тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын 98% мал аж ахуй байд юм бол гол мал аж ахуй, малын тоотлого яаж өссөн юм? Өнгөрсөн нийгмийн үзүүлэлттэй харьцуулаад үзье. 1970-аас 2022 буюу сүүлийн 52 жилийн хугацаанд Баян онгор аймгийн малын тоо ямар байдалтай байсан бэ гэдгийг харъя. 70 онд 1.6 байсан байна. Өмнөх нийгэмд. 90 онд 1.6 дээр хадгалагдсан байна. Үндсэндээ өмнөх нийгэмд нэгдэл гэж байхад малын тоо толгойг доктортой хадгалдаг байсан байна гэж би хувьдаа дүгнэх гээд байна. Малын ашиг шимийг бүрэн гүйцэд авахд илүү анхаардаг байсан. Тоо гэхээс илүү бас ажилдаг систем байсан байна гэж. За тэгвэл арсан нийгэм шилжээд хувийн өмчтэй болоод малыг хөвж шилжүүлсэн. За нөгөө талдаа малын тоотлого яаж өссөн? Үндсэндээ 2 сая өссөн байна. Энийг буруутгах арга байхгүй. Яг гэвэл малын түүхийн үеийн үн бага байгаа учраас малчид олон малтай болохоос аргагүй. Орлогоо хамгаалахын тулд. Гэхдээ бид нар энэ чигээр яваад ах уу? Яаж ашиг шимийг авах уу гэдэг асуудал хамгийн чухал болж байгаа. За тэгвэл сүргийн бүтцийг аваад үзвэл үндсэндээ Ямааны сүрэг тэзэлж байгаа бүтэц Баян онгор аймагт яаж өснөг энэ зургаас харж болно. 1990 онд нийт сүргийн бүтцийн 34% нь Ямаа байсан. Одоо 60% нь Ямаа болсон. 30 жилийн дотор Ямаан сүргийн нийт мал сүргийн бүтцэд эзэлж байгаа хувь бараг 100% өссөн. Энэ нэргээд байгаль орчны асуудал. Манай хөдөө аж ахуйн салбар хөдөө амьдарч байгаа ихэнх ард иргэдэд амьдарч байгаа ажил амьдралд яаж сүргэн нөлөөлөх үү гэдэг асуудал байна. Мэдээж ноолуур бусад үр ашиг байгаа. Хэдэн малчин өрх байгаа юм? 12 онд 10,000 орчим байсан бол одоо 13 болжээ. За ингээд энэ малчин өрх бусад орон нутгийн бизнес эрхэлдэг ингээд бизнесүүдэд ярил маш олон хүмүүсийн асуудал яригдчих. Тэгэхээр бидний ер нь цаашдаа анхаарах асуудал бол боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуй. Тэр дундаа мал аж ахуй. Эднийг л бид нар шин шатанд гаргаж иж энэ аймаг өөрөө хөгжлийн өөр түвшинд хүрэх ёстой. За хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хараад үзье. 10 онтой харьцуулахад махсуу жоох өсөлттэй бүтээгдэхүүнүүд ихэвчлэн өсөлт бол бараг айгүй сул. За нөгөө хамгийн суурь салбар болсон хөдөө аж ахуйн салбартаа бас бараг аж ахуйн нэгжүүд бараг цөөхөн ажиллаж байна. Нийт Баян онгор аймагт үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийн
51 ширхэг нь буюу дөнгөж 5% нь хөдөө аж ахуйн салбарт ажил эрхэлж байна. Энэ бол би статистикээс авсан тоо шүү. Наадад цаантай байж болно. Тэгэхдээ ерөнхий дүр зураг харахад дийлэнх нь худалдаа эрхэлт юм байна. За тээвэрт байх шиг байна. Боловсрол, эрүүл мэнд, барилга, боловсруулах үйлчилгээний салбарт л компаниуд байна. Баянгор аймгийн. Нөгөө суур салбар болсон хөдөө аж ахуй боловсруулах салбарт маань аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхлэхгүй байна. Ашиггүй байна уу? Эсвэл бид нар яах ёстой вэ? За тэгвэл